За ингээд манай Cool Mongol podcast-ийн ээлжид дугаар бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаараар QMC буюу Qualified Mining Consultants компани захирал Давг уулзж байгаа. Манай подкастт оролцож байгаад маш их баярлалаа. За зөвхөн баярлалаа урьж оролцуулж байгаад. За Давг ах би юу байх гэсэн? Ерөнхий санаа нь бол өнөөдөр нэг жоохон уул уурхаан талаар ерөнхий концепцүүд, хялбар концепцүүдийн талаар ингээд ярилцчихсан. Яагаад тэгсэн бэ гэхээр ер нь хэвлэл мэдээлэлээр сошиал медиагаар ингээд харахад хүмүүс уул уурхаан талаар арай зарим нэг нь бүр мэдээлэлтэй, зарим дутуу мэдээлэлтэй тэгсэн мөртлөө бүр мэдж байгаа юм шиг ингээд хэрэгтэй хэрэггүй юм яриад байдаг. Тэгээд маш их мэдээлэл дундаас гол мэдээлэл, гол ойлголт нь зөв байна уу, буруу байна уу гэсэн үг байна тийм ээ. Тий. Тэгээд яг зүгээр тэн дундаас нь яг уул уурхайгаа мэддэг мэрэгжлийн хүнээр яг уул уурхай бизнес, уул уурхай процесс гэж яг юу гэдэг талаар нэг жоохон соёнгийн гэрүүлэх боловсролын шинж чанартай иймэрхүү подкаст хийх гэсэн санаа байгаа. За. Тэгэхээр юунаас эхлэх вэ байлаа? Яриг бол юунаас л эхлэе да. Уул уурхай за ерөнхий ингээд нэг уурхааны амьдрал байгаа штэ. Эрэл хайгуулынхаа үе шатнаас ахуулаад ерөнхий илэрчүүдээ гараад ирлээ, нэмэлт хайгуул хийлээ, өргөмлөг тавилаа, олборлтынхаа үе шат руугаа орлоо, олборлтынхаа дараагаас боловсруулалтынхаа үе шат, тэрнийхэн дараагаар хичнээн жилж байдیں۔ 20 билэн, 50 байж болно, 100 байж болно. Тэрний дараагаар нөхөн сэрхээлтийнхэн үе шат руугаа орно. Тэгээд яг жишээнүүдээ бол яг манай одоо өнөөдрийн томоохон уурхаануудаар авч болно л да. Эрдэнэ тоёдлогоо, таван толгой, цайрт минерал, за тэгээд ордуудынхаа хувьд гэх юм бол хүн болгоны одоо мэддэг юм бол асгад масгад гэдэг нэг иймэрхүү олборлтонд эдийн засгийн эргэлтэнд бүрэн ороогүй байгаа тийм ордуудын талаар яриад геологийн тогтож могцож гээд аль болох нь хялбар яг тэгэхээр сонсож байгаа хүмүүс донд бас яг уул уурхай мэрэгжлийн мэдлэгтэй одоо боловсролтой мэдлэгтэй тийм хүмүүс байхгүй гэж магадгүй л гэж үзэж байгаа. Тэгээд яг уул уурхай гэдэг чинь яг юу юм бэ? Тэгснийхэн дараагаар онлайнаар Twitter, social media-гаар хэрэглээ хийцгээ л гэж байхгүй. За, ер нь бол хамгийн анхны шат нь prospecting гэдэг шат байна. Prospecting гэдэг нь одоо бараг л азаа үсгэл гэсэн утгатай тий. Ерөнхийдөө энэ тэндээс юм олчих боломж юу байна гэж үздэг. Яг манайд бол шууд хайгуулын шат гээд хайгуул дөнгөж эхэлж явах үе шат гэдэг маягаар ч юм уу ерөнхий хайгуулч гэдэг юм уу тиймэрхүү маягаар л хэлцдэг. Тэгээ энэ үед бусад улсад бол prospecting, exploration гэж хоёр тусад нь салгаж зөвшөөрөл улсаас өгч хүмүүсийг хайлгадаг юм байдаг байхгүй. Манайд болохоор хайх гэдэг ерөнхий үгээр хайгуулын тусгай зөвшөөрөл гэж өгөөл хайлгадаг. Яг хөө тэрний өмнө нь бол улс өөрөө мөнгө гаргаад нэг нэлээд дүн бараг судалгаа хийгээд тэр мэдээлэл дээр нь тулгуурлаж хүмүүс орж ирнэ гэсэн маягаар явчихдаг. Тэгээ тэр проспектинг гэдэг нь ер нь л бол нэг тандж үзэх нэлээд тийм ерөнхий юмар явчихдаг. Тэгээ тэндээсээ голцоо нэг айтах юм болчих юм бол гэдэг юм нэлээд нэг юм болохоор шинжтэй байгаад байвал тэн дээр нь нэлээд сериусны хайгуул явуулах болно гэсэн үг шүү дээ. Гэхдээ яаж одоо энийгээ тэгвэл тодорхойлох вэ? Проспектинг аль одоо Монголын газар нутаг дээр ингээд хүн проспект хийе гэхэд проспект хийж байгаа хүмүүс бол яг хэн проспект хийгээд байна гэдгийг нь бас баримжаалж мэдэж болно. Ихэвчлэн нэлээд Монголын талаар мэддэг Монголын нэг туршлагатай геологч нараас очиж уулзаж үзээд ч юм уу тий. За би одоо алт үзмээр байна. Хямгай та одоо надад юу зөвлөмөр байна уу ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө бусад хүмүүс энэ тэнүүгээр бас хайгуулын лиценз авцсан эзэнтэй болцсон газар очиж давхар үзнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө туршлагатай хүмүүс чинь за одоо зүгээр жоохон өөр газар гэвэл тэнд үзмээр ч юм уу гэх мэтэр ингээд нэг зөвлөж болно шүү дээ. Тэр хүмүүсүүдээ одоо хэлж байгаа тэр энэ бүс нутгаар ингэж хайвал зүгээр юм гэдэг нь тэр нь яг юун дээр үндэслэх вэ? Тэр яг тэр хүмүүс урд нь одоо туршлагаараа янз бүрийн мэдээллээр л байж болно шүү дээ. Одоо оюутлага гэж анх проспектинг хийж исэн гэх чинь л
гадны нэг компани орж ирээд одоо Монголын тэр зэсийн мундаг геолог Гарамжууга гээл хүн дээр очсон байгаа шүү дээ. Тэгэл Гарамжууга дагуулаад Монголын нэг нэлээд тийм перспект өгцсөн нэг илэрчсэн юм хүмний нэг зах цох байчж магадгүй гүйч гэж магадгүй нэлээд хэдэн газраар л нөгөө гадны бас нэг туршлагатай геолог дагуулсан ирж байгаа шүү дээ нөгөрч тэ. Тэгэл тэр хэд нийлээл Монголын нэлээд хэдэн газраар баруун хязгаар зүүн хязгаар тэгээд энэ өмнөд говь мөр явж байгаа л нэлээд хэдэн юм дундаас оюутлогыг тухайн үед оюутлогоо гэдэг нэгдүгээрт нэр нь нэг сэтэл өгöd нь шүү дээ. Хоёрдугаарт тэр чинь бас газрын гадрах дээр нэг тийм зэсэлтсэн оюун юм байдаг ч гэдэг л ингээл хэлсэн шид юм байгаа байхгүй. Тэгэл тэндээс зүгээр нэлээд том юм хайж байгаа. Энэ оюутлогоо өгж байгаа шинж тэмдэг бас том юмд тохирохоор юм байна гэж яагаад тэгээд тэнд хайгуул лиценз авч явах жишээ. Тэгэхээр тэр чинь бол тэр зүгээр л Гарамжууга гэдэг туршлагатай хүнийг дагуулж бас гадны асар мундаг тийм том юмны газар дээр байгаа зүгээр өнгөцсөн сэжүүрийг нь харж байгаа мэдчих болдог. Тийм хүн хоёр нийлээд тэгээ компани өөрөө бол би том юм хайж байгаа гэдгээ хэлээ явахад л энэ хэдний ихтэл перспектив болж таарсан байгаа хөөхгүй тий. Тэгэхээр иймэрхүү маягийн ийм юм байдаг. Тэгээд Гарамжууга бүр сүүлд нь 3-4 бит нэг жижигхэн тохимол маягийн юм бичсэн над төртөл бэлгэлжлээсэн. Ирлийн шалгуур үзүүлэлтүүд гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь бол яадаг вэ гэхээр ер нь нэг юмны сэжүүрүүдээс нэгтгэж дүгнж ягаад за ер нь энд юм байж болох юм биш үү гэж үзэж шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол яг гадрах дээрээс нь очиод нэг алхаар зөгч байгаа чулууных нь илэрхийг авчих. Үнэхээр гадрах дээр илвч байгаа чулуунаас нэг дээж авчих. Эсвэл яг тэр хавьяа сансрын зурагтай бас дүүцүүлж хараад хөшин чинь ер нь ерөнхийдөө сүтгэл яах юм гэдэг юм. Иймэрхүү л хэлсэн шидтэй юм. За тэгээ нэг жоохон шороо авч жагаад химийн шинжилгээ хийгээд үзэх гэдэг юм уу те. Дандаа ер нь бол шинжлэх ухааны үнэлэлтэй л үдэж байгаа шүү дээ. Ер нь туршлага, шинжлэх ухаан тэгээд нэг жижигхэн газар дээр нэг үзэх хэмжээний. Ер нь газрыг ухаж хөндөд авах юм бараг байхгүй. Гэхдээ асар их туршлага, мэдрэмж тэгээд одоо покерын мөрийн шахуу юм л нийлж байгаа юм. Проспект амжилттай болдог хувь гэх юм бол асар бага юм гэсэн. Нэг хувиас доошож байж магадгүй. Өмөр 1000-д нэг гэж юм тийм. 0.1% явах нь шүү дээ. Тэгэхээр яа энэ хүмүүс бол шүү дээ жигхэн харахгүй л тэмтэрж идэж байгаа юм шүү дээ. Тийм юм бол өндөр мэдрэмжтэй хүмүүс л байдаг юм бол гэж би ойлгож байна. Гэхдээ би чинь ямар геологч хүн биш те. Геологчдоос сонсож явахт бол тийм. Тэгээд проспектийн дараагийн шат нь бол яг одоо нэлээд сериусны хайгуулын шатл болж таарч байгаа юм. Тэнд бол за үнэхээр энд лиценз авъя. Лиценз авах чинь бас нэг бичиг баримт хөөцөлт нэлээд ажил болно. Тэгээд дээр нь одоо $1 сая хайгуул хийх үү эсвэл нэг 40-50 сая доллар батлуулж ирээд хайгуул хийх үү гэдэг чинь бас аваа юм болно шүү дээ. Тэгээд эхлэхээр нөгөө проспект чинь нэлээд сериусны мөнгө нь нэлээд том болоод төрийн байгууллагаас очиж бичиг цаас авах ажилттай холбогдоод дээр нь тэрийг чинь хийхийн тулд одоо геологч нарыг ажилд авах. Тэгээ өрөмдөх хэрэгтэй болвол өрөмдөх компанитай гэрээ контракт хийх энэ төр гэдэг ингээд өмнөх проспектны шатнаас арай гүнзгий юм ороод ирж байгаа шүү дээ. Тэгээд эхлэхээр ерөнхийдөө нэг хүний хармандах мөнгөөр явахаа болоод эхэлж байгаа юм. Тэгэхээр тэр нөгөө жуниор компаниуд гэдэг нэг юм байна шүү дээ. Азаа үздэг тийм проспектэн дээр орж хайгуул хийдэг мөнгө босгож ордог энэ төр. Тэгэхээр тэд нар бол ямар ч байсан цаана нь бол юу байгаа юм. Бирж дээр иймэрхүү жуниорууд хаяа нэг азар юм олчих юм бол бас цөм хийчих мэддгийн шүү гэж гордож идэг хүмүүс болон ер нь иймэрхүү юмнуудад бас нэг багсах мөнгө хийжээдэг том компаниуд энтрийн мөнгөн дээр нөгөөдөл чинь миний проспект илүү ирээдүйтэй гэдэг ч юм уу тий. Тэгээд яачих. Тэгэхээр тэр проспектыг чулуу болгодог тэр жуниор компаниудын захирлууд дотор бас нэлээд хөрөнгө оруулагчдын итгэлийг даачдаг нөхдүүд энтраас явж байгаа байхгүй тий. Придленд бол бас 1000-д нэг биш шүү. Придленд чинь бол нэг 50-д нэг их ч юм уу 10-д нэгийг босгочод идэг нөхөр шүү энтэр гэж бас нэг итгэлтэй болцсон нөхөрт бол нөгөө нөхөр чинь гараад би одоо Монголд тэр говьд нэг юм үзэх гэж юм гэхээр хүмүүсээс
хувьцааг нь худалдаж аваад мөнгө өсөд байгаа байхгүй тий. Тэгэхээр иймэрхүү маягаар нэлээд тэр чиглэлээрээ бас нэлээд хэд юм өмнө олдсон компани бол нэлээд амархан маягаар юм босгоод ч юм уу хурж ирээд ингээд азаа үзээд нэг хэд юм өрөмдөж үзэж байгаа юм. Тэрийг үзчихэд үнэхээр яг одоо оюутлын тохиолдолд бол үнэхээр юм олдчихлоо шүү дээ тий. Гэхдээ олдтлоо тэр чинь бас нэг 20-30 сая доллар энэ тэнд онож чадахгүй байгаа байхгүй тий. Тэгж байгаа л үнэхээр нэг тэр чинь бол үлгэр домог шиг юм байгаа шүү дээ. Оюутлыг нээсэн юмыг уншаад үзэх хэрэгтэй байхгүй хүмүүс тий. Тэр гарамжуугаан дурсамж манай нөгөө тэм мөнхтийн дурсамж энтрийг уншаад үзэх хэрэгтэй байхгүй. Тэгээд үнэхээр нэг цааныг яг нэг юм олоод ирэхээр тэр чинь бол тэр discovery цааныг буюу тэр нээлт хийж байгаа цааныг болж байгаа хэрэг тий. Тэгэхээр тэрийг хийтэл хүмүүсийг үргээчихгүй нэг хувьцааныхаа хиншиг унгаачихгүй тэгсэн мөртлөө одоо 10 сая 20 сая 30 сая 40 сая ч юм уу тэр нөгөө төвчээрийнхээ хязгаарыг л үзэж байгаа байхгүй тэр компаниуд чинь тий. Тийшээл ингээл бүх ажил хийгээд тэгжээтэл гинт ингээл нэг юм олдоол нэг юм дайраал эхлэх юм бол тэгэл шуугаад эхэлж байгаа байхгүй. Нөгөөт чи юм олчих гин. За одоо олчиж гэдгийг мэдэнгүүт за одоо олчингууд нэг 2 жил наадахны чи үүнээс та дэше галзуу явна. Ягаад тэгэхээр нэг оноод бариад тасныгаа эргэн тойронд нэмж ингээл өрөмдөөл улам л шуугаан тариал улам нөгөөт чинь томорж ишүү улам баян боллоо шүү гэл ингээд хавах тий. Тэгэхээр л ерөөсө тэнд чинь хувьцааных нь үн 20 нугараал 30 нугараал энэ төр чим явчихж байгаа. Тэгэхээр тэр тим жуниор компаниудын тактик чинь бол ерөнхийдөө тим хөөсөн дээр тоглож хувьцаагаа том болгож компани том болгож тэгээд одоо тэрийгэ зардаг ч юм уу ямар нэгэн тоглолт хийдэг ийм л бизнес авах гэх тийм. Тэр нь ингээд хэсэг явж итэл нэлээд том компаниуд бас сонирхоод эхэлж байгаа юм. Хөөш. Бид ч одоо ийм том компани байж штэ. Наа чи нэр нэлээд serious нэг дэлхийд бас нэг ихний 10 март орчихор ч юм уу олдоод эхэлж байгаа юм шүү. Наадхыг ч юу навчвал яасан. Гэх мэт юм орж ирж штэ тий. Тэгэхээр тэр чинь бол нөгөө тэр ордыг үнэлэх шат руугаа орж байгаа юм. Үнэлнэ гэдэг чинь бол өрөмдөөд нэлээд нарийн болцсон юмн дээр одоо наадах дээр чинь ер нь уурхай хийвэл болохоор юм уу болохгүй юм. Хитэн цаасны хөрөнгө гараад хитэн цаасны хашааг орохоор. Тэр үнэлгээний шатн дээр чинь дахиад нөгөө компани нөгөө жуниор компани үн ханш өсөх үү яах вэ гэх бол нэг том компани орж ирж тэдний тэр үн хайлцах уу 2-3 том компаниг хооронд нь зодтолтолж байгаа гараа явах уу гэдэг юм уу иймэрхүү юмнууд явж байгаа л тэгэл үнэхээр тэнд том юм байгаа л яг тэрийг сонирхдаг компани ороод ирэх юм бол тэгэл тэр шатн ерөнхийдөө эхний компаниас дараагийнхын компани руу шилжиж байгаа хөөх тий. Тэгэл тэр дараачийн компани орж ирээл яг үнэхээр нэмж гүйцэж өрөмдөж хайх хэрэгтэй бол хайгаал тэгэл үнэлгээ хийдэг компаниудыг авчирч хийлгээл нэмж өөрөөсөө мөнгө гаргаал мөнгө усгаал тэгэл нөгөөтг чинь үнэлгээ нь окей болох юм бол нөгөө төрийн байгууллагуудтай ярьж бүх юм танилцуулж бүх зөвшөөрлөнд гүйцэтгэл авчих юм бол тэгэл дараа нь нөгөө барьж байгуулах шат руу орол та үнэлгээ гэдэг үгнийх нь тодорхойлтыг хэлдэ. Яг юу гэж яриад байгаа үнэлгээ гэдэг. Одоо миний ойлгож байгаагаар бол ярьж хоёлаа ингэж ярьж хахад хайгуул хийн гэдэг нь бол ерөнхийдөө бол газар доор ингээд өрөм тавьж байгаа. Газрын гадаргуугаас өрөм тавилаа, доош явлаа. Тэгээ нэг өдрийн биетэн тэр өрөмд нь ингээд оногдно. Тэгээд яг нөгөө чөмгөнөөдөө дээшээ татаж гаргаж ирээл хэлтэрхийг нь аваад талын зүсэл талын өртөө авч үлдээл лабораторийн шинжилгээ ингээл хийгээд явна. Бүт чинь иймэрхүү байна гэж. За дотор нь дэвэн готон жисийн агуулмж нь тэр ойлгоны жишээгээр ярих юм бол жисийн агуулмж нь одоо хийдэж байдгийг 0.5% ч юм уу 1% ингээл гараад ирлээ. За нэг цаангаа ингээ барьчих шүү гэл. Одоо өдрийнхээ биетийн хэмжээ хязгаарын буюу хэр том юм байгаа вэ гэдгээ ингээ тодорхойлох тал дээр ингээл онгоц буудаж тоглож байгаа шиг л байхгүй тий. Дөрвөн онгоц зорч байгаа л хэдүүлээ бууддаг үсттэй тий. 3-2 дээр гээл. Тэгэл эхлээ хэд тоосон буудаж итэл гинт шарах гээл хэлэнгүүт хүмүүс за энэ одоо ийшээгээ үргэлжилж гинэ тийшээгээ үргэлжилж гинэ гэж хөөдөг үсттэй тий. Яа гэн яг онгоцолж байгаатай л. Тэгж байгаа л яг онгоцны толгой дээр онцвол за сонсон гэж хэлэнгүүт нэг за яг энэ юм байсан юм байна гэж төсөөлж зураал онгоцоо зураал. За хэрвээ энд ийм онгоцоо бол дараачийн онгоц нь хаа байна гээл 4 онгоцыг олохгүй ингээ буудаа явдаг штэ. Тэгэхээр тэр нөгөө эхний цоногоор л хатгцсан бол тэгэл шарах гээл дуурсан бол тэр чин дараа нь хөөгөө өвчөж байгаа хөөх тий. Энэ одоо цаашаага гүнзгийрж гинөө баруун тишээ яваад үгүй хойшоогоо яваад үгүй урагшаа яваад үгүй тий. Тэгэл баян хэсэг нь хаагураа байна, ядуу хэсэг нь хаагураа байна энэ төр гэл ингээл тэрнээс авч болох бүх мэдээллийг аваад л одоо
тайлангаа тийм сайхан хатгаад л байгаа байхгүй тий. Тэгээл тэндээс гарч ирсэн бүх юмыг одоо дэлхийн энэ шинжлэх ухаан ч юм уу компаниудын тэр юм лабораториуд нь ямар хэмжээнд мэдээлэл гаргаж өгч чадчихээн тэрийг л гаргуулж аваал тий. Хангалттай мөнгөтэй бол. Жоохон мөнгө муутай компани бол за яах вэ? Гол юмнуудаа л цөөхөн хитэн дээжин дээр тодорхойлуулж идэх юм. Ингээл тэр явчихсан. Тэгэл тэндээс ямар ч гэсэн хангалттай мэдээлэл нь үнэхээр гарцсан л гэвэл тэр компани одоо тэн дээр 4-5 төрлийн үнэлгээ хийж байгаа шүү дээ. Нэгдүгürt нөөцийн үнэлгээ. За энэ газар дор оюутлага бол 45 сая тонн зэс байна. 1000 тонн алт байна гэдэг нэг ихний үнэлгээгээ хийж байгаа тий. 1000 гаруй тонн алт байна. Тэгэнгүүт тэр нь бол газар дор байгаа юмны л үнэлгээ байхгүй тий. Одоо энийг тэгвэл яг хэдийг авчиж болох юм бэ гэхээр уурхайн яг ямар аргаар ухах юм гэж байгаа тийм үү. Уурхай чинь газар дээрээс нь ил нүх үсгээд ухдаг том тогоо үсгэж байгаа ухдаг ил уурхайн арга байна. Нэг доош нь одоо лифтер бууж байгаа юм шиг ч юм уу ийм хөндлөн түнэлээр явж байгаа юм шиг нөхнүүдийг малтаж ордог газрын дорох тийм далд арга байна тий. Аль нь өнтер гэж үзээл. Тэгээд тэр нь бол тэр технологийн талын үнэлгээ. Энийг хийхэд эдийн засгийн талаас ямар зардал гараад буцаад ямар ашиг олох уу гэдэг нь эдийн засгийн талын үнэлгээ. Энэ хавьд энийг ухахад байгаль орчинд одоо сүрэл учруулчихгүй биз. Ер нь бол нэг байгалийн талын асуудлыг бид хөрөнгө зараад удирдах чадахгүй гэдэг нь байгаль орчны үнэлгээ тий. Сүүлд нь баримттай байхын тулд бас энэ уурхай эхлэхээс өмнө энэ газрын байгаль нь ямар байсан, усныхын чанар ямар байсан, агарын чанар нь ямар байсан, ан амьд нь ямар байсан, ургамал нь ямар байсан, орхой шавж ирвэхэм ямар байсан тий. Энэ бүгдийн үнэлэх нь тэр байгаль орчны суур нөхцөл байдал ямар байсан. Эргэн тойронд нь малчт байсан юм уу, айлууд байсан юм уу, сум байсан юм уу тий. Энэ чинь хүнтэй газар юм уу, хөнгөө газар юм уу? Эргэн тойрны хүмүүсийн амжиргаа нь ямар байсан гэвэл нийгмийн суур нөхцөл байдал. Уурхай олон жил явсны дараа энэ байгальд юу учирч болох вэ? Нийгэмд юу учирч болох вэ гэдэг нь нөлөөллийн үнэлгээ. Энэ нөлөөллүүдийн эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөө нь юу? Ингээд явхаар нийгэм, байгаль орчин, техник, эдийн засгийн том цогц үнэлгээ хийж байгаа юм. Тэгээд тэр бүгдийг нь одоо манай Монгол улсаар бол заримыг нь байгаль орчны яам шалгаж хянаж үзсэн, заримыг нь нийгмийн хамгаалал хөтөлмөрийн талын яамнууд үзсэн ч гэдэг юм тий. Зарим нь аймгийн засаг дарга бас манай аймагт юу болох гэдэг гэж үзсэн. Зарим нь манай уул уурхайн яам үзсэн. Ингээ бүх төрлийн яамнууд өөрийнхөө барьж ажилтдаг хуулиудын дагуу үзэхээр нөгөөтг чинь бол ерөнхийдөө ажиллаж болохоор хуулийн дагуу ажиллаж болохоор байвал нөгөө газрууд нь тэгээд хуулийнхаа дагуу зөвшөөрлөө өгнө шүү дээ тий. Хуулийн дагуу зөвшөөрлөө өгөхгүй саатуулаад байвал нөгөө компани ч бас хилэн гаргана энэ хуулийн дагуу бид нар хүсэл тавьж яхад өгөхгүй байна. Энд чинь авилга бид нараас хараад байна ч гэх юм уу ингээд бахал юм болно шүү дээ. Тэгээд тэр хооронд бас нутгийн ард түмнүүд эсэргүүцээж тэнцэж болно. Эсвэл хотоос нэг хөдөлгөөний нөхдүүд бас тэнд очиж бас бужигнуулж болно шүү дээ. Тэгэл ямар ч хэлсэн тэр болгоныг л даваад бүх юма зохицуулаад гараад ирэх юм бол тэр нөхөрт чинь ашиглах тусгай зөвшөөрлөө өгч байгаа байхгүй. Ашиглах тусгай зөвшөөрлөө аваад тэгээд ерөнхийдөө тэр бүх үнэлгээнүүдэд хийцсэн бол одоо тэр барьж байгуулахад ямар л уурхай барьж байгуулах гэдэг юм. Тэрийгэ барьна шүү дээ. Тэр барих үед дахиад том мөнгө хэрэг болно. Тэр мөнгийг нөгөө бүх үнэлгээ бичиг баримтуудаа үзүүлж явж байгаад олон улсын том банкнуудаас ч юм уу том сонгуудаас янз бүрийн аргаар хөрөнгө оруулалт татж авчирч байгаа л өөрийнхөө мөнгийг нийлүүлж байгаа л тэгэл тийш нь хийж байгаа байхгүй тий. Тэгэхэд мэдээж асар том мөнгөний эрсдэл явж байгаа учраас цаад мөнгө өгж байгаа газруудад давхар хэрж шалгана. Манай улсын зөвшөөрлөгдөг бүх байгууллагууд бас чадалж энэхээ хэрээр очиж шалгана шүү дээ тийм ээ. Тэгэл нөгөөтг чинь баригдаад ямар нэгэн цэг дээр ингээд сайхан бэлэн болчих юм бол одоо хэлж байгаа байхгүй бид нар барьчлаа шүү одоо бид нар ажилламаар байна гингүүт нь улс чинь бас очиод нэг комисс гэдэг нэг юм ажиллаж байгаа тийм. Тэр комисс нь бол очиж үзээд Монголын хуулийн дагуу бүх юмнуудаа хийж үү барьсан барилга байшин бүх юмнууд нь стандартын хувьд одоо хүн өгөхгүйргүй гэмтхээргүй урт хугацаанд нөгөө биеийн эрүүл мэндэд дортой янз бүрийн нөлөөлөл хамгийн бага байх хэмжээнд аль болох тэр хүний техник технологиор нөгөөдхөө барьж үгүй юу гэж тал талаас нь шалгаад болцсон байвал за одоо та нар ажиллахад асуудалгүй гэл.
Тэгэл ажиллаад эхэлнэ. Ажиллаад эхлэхэд бол мэдээж уурхачдыг маш олноор нь ажилд аваад бүх олон төрлийн мэргэжлийн хүмүүсийг ажилд аваад тэгэл тэд нар нь тэр уурхайг ажиллуулахад өөрийнх нь чаддаг ажлыг хийгээл цайлангаа аваад явна шүү дээ, тийм ээ. Тэгээ яг хөдөө нутагт явдаг учраас нэлээд мэрэгжсэн хүмүүс нь Улаанбаатар хавар байдаг учраас нөгөөдөлийг машинаар зөөж авааччаад 7 хонолоо буцаах уу, онгоцоор авааччаад 2-7 хонолоо буцаах уу гэдэг юм ингээл юмнууд болно тий. А нөгөөдөг чинь өөрөө уулуурхаа нэг онцлог нь маш их материал ашиглаж нөгөө ажил нь явдаг. Тэр чулууг чинь шууд ухаж ашиглаж болохоор байвал том машин техник нөгөө ухдаг том шанахтай техникүүдийг чинь аав шууд ухаж дийлэхэргүй бол өрөмдөж байгаа тесэлдэг юмнууд аав. Тэгэхээр чин тэр уурхаар уучна баахан тэр ажлуудыг бас хийж өгдөг, тэр юм нийлүүлдэг компаниуд чинь араас нь орж ажиллаа хийж амьдралаа залгуулна шүү дээ. Тэгэхээр тэр нэг том тим тээвэр логистикийн асуудал босч ирнэ. Тэгэл маш олон хүнийг наашин цаашин зөөх, тэнд нь шөндөө тэр хүмүүсийн чинь хоонуулах, хоолж унтлах гээл нэг тим хүмүүс яг ихнэр хөвгтөө авч чад амьдрахгүй ч гэсэн очиж ажиллаа хийчихэд ирдэг, офис, унтдаг орон байр, тэгээд бас хаяа нэг чөлөө цагаа өнгөрөөдөг, фитнес, саксны талбайнаас өсвөл баах юм болно л та тий. Тэгээд тэр хүмүүсийн чинь уудаг хундус тэгэл нөгөө нойл шүршүрээс өсвөл баах юм байрны тог цэглэн хэрэгтэй болно. Тэр болгоно тэнтэй тэр нөхөтөн байгуултад би болцсон байж байна. Уурхайн үндсэн ажиллаа хийдэг хүмүүс нь үндсэн ажиллаа хийн. Тэр тесэлдэг бол тесэл нөрөмд нь ухан начин том машин унаа тээвэрлээд наашин цааш нь явна. Уурхаагаас ч ерөнхийдөө 2-3 төрлийн юм гарна штэ. Яг нөгөө хэрэгтэй зэстэй чулууга авах гэтэл хажууд нь зэсгүй зүгээр ямар ч хэрэггүй чулуу шороо байж тээ. Тэрийг авч тусад нэг газар хаваалж асгана. Яг нөгөө алттай зэстэй чулууга аваачаад нэг баяжуулдаг үйлдвэр гэдэг юм аваач ичингүүт нөгөөдөг чинь тэр чулуун дотор байгаа яг тэр хэрэгтэй нэг хэсэг эрдэс гэж хэлээд байгаа. Тэр нэг ямыг нь салгаж авахын тулд тэр чулууг чинь үүрүүлээд тэгээд тэр дотроос хэрэгтэй юм аваад үлдэн тий. Тэгээд хэрэггүй бас баах юм гарна нөгөө үйлдвэрлэл урсан. Тэрийг нь болохоор голцоо устай зүг хоолоогоор урсгаад бас нэг тусдан далан дотор аваачаад авалчин хадгалчин. Тэгээд тэндээсээ бас усаа буцааж татаал ингээл нааш цаашаа гэл ингээл ер нь бол яг хүмүүс уурхайг төсөөлөе гэвэл чадвал очиод үзчих хэрэгтэй тий. Бүр чадахгүй бол одоо Google Earth энтрээр ороод нэг оюутлогын энтрийг ч юм уу эсвэл дэлхийн энтэнд байдаг том уурхайнуудыг манай Эрдэнэт энтрийг дээрээс нь харахаар саяны яриад байгаа нөгөө хоосон чулуугаа болдог карьер нь ухаж байгаа тэр тоогоо шиг карьер нь юм байна. Яг оюутлогыг харах юм бол одоо тэр далд уурхайн газрын гадарга дээр байж байгаа том барилга байгууламжууд нь юм байна. Тэр баяжуулах үйлдвэр гэдэг нь юм байна. Эндээс гараад хайж байгаа юм хайдаг тэр тусгай хаягдлын сан юм нь юм байна ч гэх юм уу те. Тэгээ баяжмлаа хил рүү зөөдөг зам нь энд харагдаж байна. Хотоос энэ зам очиж байгааг бодоход энэ хотоос бараагаад татдаг байх ч гэдэг юм уу те. Онгоцны буудлаар гэж байгааг бодоход энэ хүмүүс нь хотоос онгоцоор ирж очдог байх юм тэр гээд ингээ харуул их зүгээр. Тэгээ бас уурхайнуудын янз бүрийн фото зураг гэдэг уурхайд ажилладаг хүмүүсийн бас нэг өгсөн фэйсбүүк дээр бичсэн яриа хөрөмөрөө байдаг бол тэр мөрийг үзээд ингэх юм бол тал талаас нь бас жоохон ойлгох. Тэгээ энэ ажил нь мэдээж олон жил явна. Явж явах хоорондоо нэмж иргэн тойрноо илүү наривчилж өрөмдөж үзээд нөөц нь нэмэгдэж хасагдчих болно тий. Дэлхийн зах зээлийн үнээр зарж өрсөлддөг учраас бас өөр газрын уурхайнууд илүү хямдар нийлүүлээд манай уурхайн үнийг зохиж унгаагаад манай уурхай өрсөлдөж чадахгүй зогсож болно. Улс төрийн шалтгаанаар авахгүй энэ төр гэдэг асуудал болж бас болно шүү дээ. Одоо жишээлхэд сая тэр хойд Солонгосын нэг ахыгаа зайлуул тэр нэг Малайзд онгоцны бодол дээр амин хороочлоо. Тэгэхээр нь хятадууд хойд Солонгостой ч болон гайгүй харьцаатай мөртлөө жоохон дургуугаа илэрхийлээд хойд Солонгосоос авах нүүрсийг боловчлаа шүү дээ. Тий. Тэгэнгүүт л одоо манай нүүрс илүү шижигнаад эхэлж магадгүй гэх мэт эн чинь тэр улс төр геополитик тэгэл зах зээлийн аюул олон шалтгаантай учраас
тэр уурхай бол юм л үзэж туулна шүү дээ. Тэгээд явж байгаад анх одоо авч чадна гэж анх тооцсон нөгөө үнэлгээр тооцсон юм а бүгдийг нь авч дуусгаад нэг дуусч болно. Эсвэл бүр нөөцөн дахиж нэмэгдээд анх тооцчихсноос хугацаанд цаашаа сунаад явж болно. Эсвэл бүр янз бүрийн нөгөө шалтгаанаар одоо хойд солонгосын уурханууд одоо айгуул хаагдах хэлгүй тий. Тэгэхгүй ч. Тэгэхээр тэр шиг ингээд бас хайд зогсож болно. Ингээд янз бүрийн хувь зэ яг туулсаар гад хизээ нэгэн цагт бол мэдээж яах вэ? Бүр зогсох цаг ирнэ. Тэр үед бол тэгээд тэр хавьяга болохын болоод янзлахад тэгээд хааж дуусгаж орхичоод нөгөө газараа буцаагаад нөгөө аймгийнхаа болон улсынхаа холбогдох байгууллагууд нь хүлээлгэж өгнө. За бид нар одоо ингээд сайхан эдэн жил ажил хийлээ. Их хэмжээний татвар төлөлөө олон хоног ажиллауллаа. Одоо бид нарт үнэхээр дахиад хийх ажил энд байхгүй учраас ингээ хүмүүсээ халахын халаад явуулахад зарим нь өөр ажил руу шилжүүлээд ч юм уу. Тэгээд тоног төхөөрөмжүүд нь зарим нь эвдрээд илэгдээд дууссан байна тий. Тэрийн төмрийн хог могонд өгөх нөгөөд зарим нь одоо тэр нүхэндээ аваачиж болох юм болоод ингээд бүх юм булждаг гэж юу? Үнэхээр дахиж ашиглахгүй болно шүү дээ. Одоо жишээлхэд асар том бетон барилга байшин энэ хүртэл барьсан байна шүү дээ. Тэрий чинь тэгээд цаашид өөр зорилгоор ашиглахгүй бол тэр юмнуудыг чи одоо тэр эзгүй хээр орхичих юм бол бас болохгүй шүү дээ. Яг гэвэл яг орхисны дараа эхний нэг 20-30 жил зүгээр байж болно. Гэхдээ ямар ч барилга байшин нэг 40-50 жил болоход тэгэл мараалал илэгдэлд ороод эвгүй болно шүү дээ. Тэгээ гай болж нэг өдөр гинт нураад тэр үед нь тэнүүгээр одоо саваагүй хүн сонирхож явж байгаад дарагдчих хүл яах вэ? Тэр утгаараа цаашд орон нутгийг хэрэглэе. Эсвэл өөр компани би наадах барилгыг ашиглаад ийм өөр үйлдвэрлэл явуулъя чи тийм үү те. Эсвэл наад барилгаа тэр чигт нь над өгчих би буулгаж аваачаад аймгийн төв дээр аваачаад тийм юм болгоё энэ гэж хүн хариуцлагыг хүлээж авахгүй бол тэгээ одоо тесэлж мэслээд нэг одоо YouTube мөбөр үзэх юм бол нэг том барилга байшинг нэг теслээд нурааж идэг штэ demolition хийгээд те. Тим хийгээд тэгээ асар их хог гарахаар нь тэр шин тэндэн зүгээр арцалга үлдээж болохгүй шүү дээ. Тэр энд тэнд булшилж талд оруулна. Уурхай бол яг нөгөө ухц нөх бэлэн байдаг учраас тэрнийхэн яврал морол энд тэнд бас нөхөөс тэгээд одоо яаж дөрөх амар том тогоо ингээд ухчлаа. За яг хаягдл шороо хажууд нь ингээд овоолго үсгээ явж гин. Тэнд дундаас чинь бас айгүй хэмжээний объемын хэмжээгээр бол эрд соёлыг ингээд гаргаад авцсан байгаа. Хаягдл шороогоор болгоод бол ямар ч байсан нөх үлдэх нь бол тодорхой байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол уурхай хоёр янзын уурхай байгаа. Зарим нь ингээд нэх гүнзгий биш, гүйхэн газрын гадарт нэг 50-60 метрийн ойрхон ч юм уу. Тэгээд эсвэл 100 метрийн ойрхон ч юм уу. Тэгээд цаашаага газрын гүн рүүгээ гэхээс илүү хажуу тийшээгээ үргэлжлээ явчихдаг. Тийм уурхайнуудыг бол ингээл нэг талаас нь хөөгөөл ашигласан газрыгаа буцааж нөгөөх газрынхаа шороог аваад ингээд ажиллаж явах явцдаа уртлынхаа авч хойдолтой дүүргэх ч юм уу явцдаг учраас тиймэрхүү уурхайнуудыг бол баргийн буцаагаад ихэнхийн дүүргэж болдгийг. Одоо манайхаар бол энэ Багнуур шарын гол мэтийн нүүрсний уурхайнууд тий. Одоо 5-7 бас тодорхой хэмжээнд тэгж дүүргэж зүйлдэж болохоор. Гэтэл энэ оюутлогын ил уурхай, бороогийн ил уурхай, эрдэнтийн ил уурхай энтрийг бол яг доош нь л ухаад идэх байхгүй. Тэгээд чинь доошоо ухаж яхад дээдлэлтэй битүүлнэ гэж юм байхгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр тэд нар бол жишээлхэд 40-50 жил ухацсан, 100 жил ухацсан нөхийг буцаагаад дүүргийг бол дахиад 100 жил болно шүү дээ. Тэгэхэд ямар ч юм тэндээс ашиг гаргаж авахгүйгээр 100 жил ухаал буцааж хийгээд идэг тийм компани гэж байхгүй байхгүй. Тэгэхээр ихэнхдээ тэрийг бол ер нь л үлдээн дэлхийд даяар бол үлдээдэг. Тэгэхдээ Яролтон том нуур муур тогтох боломжтой бол нуур тогтоож үлдээн. Нуур тогтох боломжгүй. Тэгэхдээ жуулчи ирж бас хин мөн авраг том нөх ухчих энэ төр гэж хэрэг дуртай хүмүүс ирж үзээд тэр энд нэг жоохон мөнгө билет тасалж хурааж авч маад иж болохоор тийм бол тэр зорилгоор нь ч гэдэг юм уу. Ганц нэг уурхайнууд бол тийм ашиглаад нөгөө ATV интергэл нэг залуучууд унаад нэг бартаатай давхиад идэв шүү дээ. Тим юмний давхидаг зам болгоод төгчулсан. Тэр тэгээд тэн бас нэг хөрхөн орлого болоод тэр хавьяа ингээд хадгалаад байх боломжтой энэ ч юм уу. Ийм 9 шид юм байгаа. Тэгээд бүр тэхгүй бол гадуур нь том далан хийгээд ташаа хийгээд тэгээд тэр хашаагийн нэг
5 жил тутам сэлбэж явах мөнгө төгрөгнийх нь асуудлыг шийдээд тэгээд ингээд ямар ч байсан хүн амтнаа орж унж ухах хайргүй болгох. Болцоотой бол бас налуу малуугийн арай айтайхан болгоод үлдээгээд ургуулад үлдээх ч юм уу те. Янз бүрийн ийм аргууд байдаг. Гүний уурхаг тэгвэл яах вэ? Гүний уурхай яах вэ? Тэгээд хүн орж гардаг нөхүүдийн бүгдийн сайхан бетондод ингээд цутгаад баргийн сониуч хэрэг дуртай амтан буцаад онголгоод орж чадхааргүй болтол битүүмжлэн. Гүний уурхай ажиллаж байхад бас газрын дор байсан юм автсан учраас тэр чинь хөндий үүснэ дээ. Тэр нь бас дээрээсээ нураад дээдлэлт нь бас нэг ан цав ингээд нэг тийм одоо нөө Америкийн Grand Canyon энэ төр гэдэг шүү дээ. Тэрний шиг ийм нэг цөмөрцөн каньон энэ төр үүсч болдог байхгүй. Тэгэх юм бол бас тэрийг нэг бол айтайхан алуулна эсвэл бас тойруулаад хашаад үлдээнч гэдэг юм бас л янз бүрийн арга Тэр хэмжээ. цөмөрлөлт нь нэг дор явагддаг юм уу эсвэл бол олон жил ингээд баг багаар ингээд доошлол идэв. Нэг хэсэг огцом нурчаад тэгээд тэрнээс хойш маш олон жил маш удаанаар ажуухан идэх маягаар докторч маягаар явна. Амар том тэгвэл дэлбэрэлт маягийн юм болох нь шүү дээ. Газар доороо дээшийг ингээд гарах нөгөө нөх суугууд нь тэрүүнийх нөгөө лифтүүд нь байгаа шүү дээ. Тэгээ амар том газар энэ хий хоосонгод байгаа зайны дээр ингээд газар байгаа. Хөрш шороо байгаа. Тэр чин доошгоо ингээд ороход бол хамаг агаараа нөгөө тал руугаа цацаад. Уу яах вэ? Тийм ч бас хэрвээ тэх юм бол ажиллаж байхад тийм агаар магаараа цацах юм бол тэр чин дотор найсан хүн чинь үхээд аюултай юм болно шүү. Тэгнэ л дээ. Яг нөхөн сэргийлтийн явцад ер нь бол яг тиймэрхүү бас аюул бас Австрали энтерт болж исэн л байдгийг. Тэгэхгүй тулд ажиллаж байгаа уурхаа өөрөө тэрийг аягуулсан удирдах явах хэрэгтэй. Одоо манай нэг оюутлахын блок гэдэг тэр ашиглах арга нь бол бас тэрийг аягуулсан удирдах хэрэгтэй. Ирээ тентог бол тэрийг их сайн удирддаг компани энэ гэж ярьдээ. Тэгээ тэр болно. Зүгээр ер нь бол тэр нь ингээд далдуурхай болгон бас тэгж нурдаг гэж үзэж болохгүй. Зарим айгүй үнэтэй юм авдаг уурхайг буцаагаад хямдхан юмар буцаагаад чигжиж дүүргээд явцдаг. Нэг юм аваад буцаагаж дүүргээл, нэг юм аваад буцаад дүүргээ явцдаг арга бас байна. Зарим нь бол тэгж буцааж дүүргэх нь ашиггүй уурхайнуудад бол тэр суулт нь айжм явагдаад тэгээд газрын гадарх тэр тодорхой хэмжээнд нэг тийм доош суудсан суултууд ч юм уу энэ төргөөр ханзарцсан юм ангарахынууд үүссэн юмнууд бас байдаг л да. Тиймэрхүү юмнууд байна. Тэгээд тэрлүү нь бол бас аюултай орчин байх юм бол тэрийг чинь ингээд тойруулаад хашаалаад ингээд энэ тэндгүү тэмдэглэгээ тавиад за энэ аюултай орчин шүү орчлохгүй шүү. Тэр гэдэг үлдээдэг янз бүрийн юм байна. Би таньс одоо нэг философийн маягийн нэг юм байна. Ийм асуудал үүсээд байна л да. Хүмүүсэд ингээд харахад Монголд яг энэ уул уурхаан олборлт уул уурхаан салбарын тал дээр бол хүмүүс ингээд ерөөхдөө бол нэг хоёр хуваагдчихад байгаа. Нэг нь бол энэ газар доор баялаг байгуул шууд бус аргаараа бол нийт ард түмний өмчмөн газар тий. Монгол улсын баялаг нийт ард түмний баялаг гэдэг. Тэгсэн нөгөө тал нь болохоор энэ нэгэн тал газар доор байгаа баялагийг чинь гаргаж авч чадахгүй юм чинь лицензийг нь олгоод ч юм уу зөвшөөрлийг нь олгоод гадны хүмүүс гарч хүмүүсүүдийг оруулж ирээд олборлуулад гаргаад тэгээ бид нар дотроо цуглуулад нийгэм эдийн засаг хөгжөөд сайхан халамж аваад сууж яа гэсэн. Айгүй хэлбэрээр ярих юм бол ийм хоёр тусдаа камп үүсчээд байгаа байхгүй миний ажиглаад анзаарснаар. Тэгээд яг ухуулахгүйгээд одоо бороо дээр ингээл бүгдээр ингээл барайл уурхайг ингээл бариад идэг. Уурхайн үйл ажиллагаа явуулахгүйгээд тэгүн гутаа 5 толгой ч юм оюутлах эдэргээд тэнцэн олборлтыг явуулаад гаргаад ингээ явж идэг. Тэгээ ухуулахгүй байгаа дээр нь нэг кампайн очингуудаа наадах чинь одоо ингээл амар их алдагдлүүлээгээл хооронд нь одоо ийм их хэмжээний мөнгө төгрөг төсөвт ингээ бүрдүүлэх бололцоо байхад чинь ингээд тэгүн гутаа олборлт явуулж байгаа уурхай дээр очингуудаа нөгөө иргэний хөдөлгөөнийх нь гэдэг нэг муу нэртэй болсон. Тэр хүмүүс чинь манай Монголын баялагийг ард түмний баялагийг та нар гаргаад авч явж гинэ гэд. Энэ асуудал дээр та нэг жоохон нэг гэрэл гээгээ ингээд нэг цацруулаач яг ямар асуудал юм бэ? Яах ёстой баланс нь хаана байдгийг гэдэг. Энэ бол ийм л юм байна л та. Заяагдмал баялагийг булаацалтаад байгаа. Хуучин бол энэ дэлхийн ертөнцид ирэх юм чинь хаад ноёдууд шийддэг байсан.
хаан бол өөрийн гэсэн нэг улстай байх нь шүү дээ. Тэр улсынхаа эзэн нь. Тэгэнгүүт тэр хааны хувьд бол тэр улсынх нь одоо хил хязгаар доторх бүх юм тэр хааны өмч байхгүй. Ард түмэн ч тэр хүний өмч тий. Тэн дээр байгаа мал сүрэг одоо мод ерөөсөө олдсон бүх баялаг бүх юм хааны өмч байхгүй. Ерөнхий утгаараа бол тий. Тэгэнгүүт тэр газрын дор байгаа тэр баялаг бол хааны өмч. Тэгэхдээ хаан хизээч өөрөө очиод тэр алтаа ухдаг л байхгүй. Тэгэхээр хаан юу гэдэг үг гэхээр за миний газар дээр ирээд юм хайгаад олоод аз чин байвал ухаад авч болно. Тэгэхдээ надад заягдсан юмыг ухаж авч байгаа учраас чи надад шууд роялти гэдэг юм төлнө гэж байгаа байхгүй. Роялти гэдэг үг чинь роял гэдэг үгний үндэстэй байгаа зү тий. Роял гэдэг чинь одоо хаан гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр хуучин бол тэр роялти гэдэг тийм татвар яагаад байсан гэхээр ерөөсөө хаанд бурхнаас заяагдсан баялагийг чи ухаж авч байгаа учраас нэгдүгээрт роялти төлнө. Хоёрдугаарт бус татвар төлнө гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр зарчим одоо ч гэсэн байгаа. Одоо манай Монгол улсын хуулиар бол хаан гэж байхгүй учраас Монгол улсын эзэд нь бүх ард түмэн учраас бүх ард түмэн гэдэг хааны өмч байхгүй. Бүх ард түмэн гэдэг хаан 3 саяулаа ч юм уу 4 саяулаа очиод гэхэр чи арай утгагүй болчих тахгүй юу те. Тэгэхээр хэн нэгэн мэрэгжлийн ч юм уу хэн нэгэн энийг үнэхээр хийж чадна гэдгүүд нь очиж ухаж болно. Тэгтээ ард түмэн бид нар хаан учраас биднэрт роялти өгөөрэй гэж. Тэгээ манай ашиг налтуулын хууль гэж байдаг. Тэр хуулинд тэр роялти гэдэг татвар нь байгаа. Тэгэхээр газрын дороос нэг этгээд очиод алтыг ухаад гаргаад ирвэл энэ бол одоохондоо хааны өмч ба тэр ухсан нөхөр хоёрын одоохондоо дундийнх нь өмч байгаа. Гаргаж ирээгүй газрын дор байхдаа хааны өмч байгаа. Тэгэхдээ хаан өөрөө хөрөнгөөрөө гаргаж ирээгүй нөгөө нөхөр өөрөө аз эзээ үзэж эрсдлээ хийж гаргаж ирсэн учраас тэр чинь нэг дундийнх нь өмч байхгүй. Хааны чөмчм шиг миний чөмчм шиг. Тэгчингүүт нь хаанд тэр роялти татварыг төлчихөж байгаа. Тэнгүүт миний өмч болчихж байгаа. Тэр нөхөр өмчөө ашиглаад гадагшин зараад ашиг олж болно шүү дээ. Тэгвэл ашиг машгийн татвараа би өмнө нь танд тэр роялти төлсөн юм чинь ашиг төлөхгүй гэж хэлэхгүй. Тэр дараагийн татваруудаа бүгдийг төлнө. Тэгэхээр тэнд нэг тийм ард түмний өмчийг нэг компани өмчөж шилжүүлдэг нэг тийм харилцаа яваад байгаа байхгүй юу? Тэр нь өөрөө тэр роялти гэдэг татвараар л дамжиж хэрэгжиж байгаа. Тэгэхээр тэр татварын төлөхөөс өмнө бол очиж харамлаж болно. Наад чинь ард түмний өмч гэж. Нэгэнт тэр роялти гэдэг татварын төлсөн бол одоо тэрийг тэр нөхрөөс харамлах утгагүй болчихж байгаа. Монгол улсын хуулиар бол роялти эрдэс баялгаас нь хамаарат борлуулалтын орлогоос нь тоодож байгаа тий. Ашигын хэмжээнээс нь биш. Тийм зүгээр яг тэр дороос л юу гаргаж ирнэ тий. Тэрийг хэдээр л зарж ийн тэр болгоноос нь шууд тодорхой тавьчих. Тэр нөхөр ашиггүй байсан ч хамаахгүй. Шууд л. Яг гэвэл чи миний өмчийг гаргаж ирээд зарах эрх чамд үүсгэхийн тулд чи надад ашигтай ашиггүй намахгүй шууд өгөл гэж байгаа юм. Иймэрхүү төрлийн юм хэд хэдэн юм дээр байд юм билээ. Одоо энэ нөгөө KFC, McDonald's энэ төр гэдэг нөгөө франчайзингууд байна шүү дээ тий. Энэ франчайз чинь өөрөө яаж байгааг гэвэл жишээлхэд одоо нэг кофений жижигхэн кафе нээх гээд би бодож байхад би давгийн кофений газар гээд нээж болно шүү дээ. Тийм үстэй. Тэгвэл хүмүүс зарим нь орж ирж магадгүй, зарим нь орж ирэхгүй ч байж магадгүй. Гэтэл би Starbucks гээд ингээд нүүрэн дээр хатчихвал хүмүүс шаваад ороод ирж магадгүй байхгүй тий. Тэгээд зөвхөн тэр Starbucks гэдэг компани бий болгосон тэр нэр хүндний төлөө би нэлээд өндөр ашигтай ажиллах боломжтой учраас би тэр хаягийг хадахын төлөө надад ашигтай ашиггүй намаахгүй ерөөсө тэр франчайзи эзэнт шууд л юу төлж байгаа байхгүй. Харанхуй тийм ээ. Яг л тэрэн шиг
энэ газрын дор байгаа юм аваад зарна л гэж нэг итгэл байгаа бол би тэр ашиг таашгүй юм аахгүй. Шууд л төлөхөөс байгаа байхгүй. Тийм л харилцаа байна. За тэгээд зүгээр бид нар энэ баялагийг харамлаад суугаад байх хэвээр юм уу? Ашиглах хэвээр юм уу те? Тийм одоо нөгөө философийн асуулт гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө ийм айгүй олон юмнаас хамаарч байгаа. Үнэхээр чамд баялаг заяатсан бол одоо дэлхийг бурхан ч бүтээсэн юм уу, дэлхий өөрөө ч ингээд одоо тэр астрономийн том үзэгдлүүдийн явцад бий болсон юм уу, ямар ч байсан бий болоод тэгээ тэнд нь янз бүрийн ингээд шалтгаанаар зарим газарт нь баялагтай, зарим газарт нь баялаггүй газар байсан чинь одоо ингээд монголчууд түүхээр одоо хэдэн 40-50 мянган жил ч юм уу энд ингээ байгаал одоо модон шинэ менюгаас эхэлж одоо хөрх юм алдсаар яваад Чингис хаан манаас хойш ингээд үдсээрэн яваад одоо нэг хавтгай дөрвөлжин нутаг дээр бид ингээд тусгаар тогтнолоо байж штт. Гэтэл яг энэ нутагт маань Аз залхад тийм заяагдсан баялаг бол байна. Тэ? Нэгдэх нь. Энэ заяагдсан баялагийг авах зах зээл нь байна. Бид нарт бас нэг хөгжих нэг хүн шиг амьдрах улс шиг хөгжих хэрэгцээ байна уу байна те. Одоохондоо бид нар нөгөө технологиороо ч юм уу нэлээд хол хоцорчод байгаа учраас тэдний араас технологиг нь хөдөлж авъя мөнгө алга. Технологи шинээр гаргаад ирээ мэдлэг алгах ч гэдэг юм уу ингээд нэг хэрэгцээ байна штэ энэ улсад чинь те. Тэгэхээр нэг байгаа юм ашиглаад явъя гэвэл тэр заяагдсан баялаг бас байгаад л байгаа байхгүй зах зээлтэйгээ цуг. Тэгэхээр энийг их зөв ашиглаж чадах юм бол бид нар бас хөгжиж магадгүй. Тэгэхдээ баялагаа ашиглаад хөгждөггүй жишээ бас зөндөө байна те. Тэгэхээр зөв ашиглавал хөгжиж болно, буруу ашиглавал бүр дороотч болно. Зөв ашигладаг жор нь юу байх вэ гэхээр нэлээд олон юмтай жор байна. Тэр баялагыг чинь орж ашиглах юмсан гэдэг сонирхлыг байнга өдөөж явах хэрэгтэй. Монгол баялагтай мөртлөө хаалттай социалист орн байсан учраас тэр баялаг руу нас тэр болгон орж ирч чаддгүй нэг үе байна. Дараа нь 90-ад оноос хойш зах зээлийн нийгэмд орцсон ч гэсэн сайн сурталчилж чадаагүй учраас бас нэг орж ирдгүй байсан үе байгаа байхгүй юу. Одоо бараг 2000 он хүртэл ч юм уу. Чи одоо 90 оноос 2000 он хүртэл 10 жил байна шүү дээ тий. Ягаад л 90 онд гинтл пир парк эднэр ч ороод ирээгүй. Тэгэхээр сурталчилж чадаагүй тэр орчныг нь бүрдүүлж чадаагүй байна. 2000 оноос хойш нэг 10 он хүртэл 2010 он хүртэл ч юм уу айд болох ингэж таниулсаар хаад сонирхлын татсан. Гэх мэт ингээд нэг юмнууд байна да тий. Тэгэхээр сонирхлын татаад оруулаад ирэхлээр ч гэсэн нөгөө нөхдүүдтэйгээ их зөв наймаалцдаг. Татвараа их зөв авч чаддаг. Татвараа хэлбэрээр л авна шүү дээ тэр чинь. Ямар очиж дээрэмдэж авалтай нь шүү дээ. Тэгэхээр чин боловсон авах ганц арга нь бол тэр янз бүрийн татварууд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө манайх шиг ийм улсууд бас татвараараа хоорондоо өрсөлдөж нөгөөдөлөө чинь татахын тулд манайд ирээ манайх 5% татвар авна гэхээр нөгөө нөхөр манай түрээ тэр манайх 4% татвар авна тий. Ингээ хоорондоо өрсөлдөд байгаа байхгүй. Нэгдүгээр тэр өрсөлдөөн өөрөө бид нарыг ашиглуулсан мөртлөө юу ч үлдчих вэ гэдэг нэг болгоомжлоо. Нөгөөх нь татвар өгөөд байхад тэрийг бид нар бас гарын салаагаар буруу зарцуулаад байвал нөгөө ходоодонд нэм тогтохгүй байхгүй тий. Идээд байгаа мөртлөө таргалдахгүй. Гүйлгэж гаргах чаддаг. Тэгэхээр иймэрхүү юмнууд нь бол уурхаач тэрийг сайн ухаж гин үгүй гэдэг асуудал гэхээсээ илүү тэр нөгөө улсын төсвийн бодлого, төсвийн сахилга математик гэдэг илүү одоо санхүү эдийн засаг, сангийн амныхны ч юм уу их хурал засгийн газрын төвшингийн асуудал болоо явчихдаг байхгүй. Тэгэхээр тэр баялагын буянг тогтоож авч үлдэж чадахгүй юу гэдэг нь бол уулуурхайн засаглалын асуудал. Засаглалын асуудал гэдэг нь хөрөнгө оруулагчийг татах хэмжээний сонирхлын өдөөх, өрсөлдөхүйц хэмжээний татвартай байх, татвараар цуглуулсан мөнгөө гарын салаагаар асгачдаггүй байх, хуримтлал болгодог, зөв зарцуулдаг байх энэ төр гэдэг бүр ингээд том ухаан байгаа тэр засаглалын ухаан. Манайх бол 2010-аас 12 онд олсон нэлээд юм олсон боловч гарын салаагаар цацсан нь бол уурхачдын буруу гэхээсээ засаглалын буруу. Одоо сэргэж чадахгүй байгаа нь засаглал нь жоохон ухаарч эхэлж байгаа ч гэсэн зах зээл нь биднэрт боломж өгөхгүй байгаа үе.
гэдэг юм уу тий. Ингээд н олон хүчин зүйл дунд байдаг учраас айгүй зовлонтой. Нэг засаглаа бүх юмнуудаа ингээд гоё болчлаа хүрээд ирээгэн гот нөхцөл байдал нь дэлхийн зах зээлийн нөхцөл байдал нь өөрчлөгдөж явцсан байдаг. Засаглал нь бүрэн тогтоогүй байхад зах зээлийн нөхцөл байдал нь амар гоё байсан, бүгдээрээ шаваал ороод ирсэн, бүх юм нээлттэй гоё байна гэл иймэрхүү нэг асуудал зөндөл ах шиг байна л да. Саяхан цензургүй яриа гэдэг нэг нэвтрүүлгээр зээнх бол их хож улс их хурлын дарга байсан орж ирээ 5-7 тооцооны талаар дахиад ярьлаа л да. Та тэрийг харж амжсан уу? Үзсэн үү? Үзээгүй. Би зүгээр яг тэр үеэр нэг гадагшаа явцсан ч байлгүй. Ягаад ч юм үзээгүй. Тэгтээ зүгээр энэ сошиал медиа зэтэйгээр хүмүүс нэг жижигэн тасалж аваад янз бүрийн юм цацаал эсвэл игдүүцэл эсвэл янз бүр болоолаа ингээд харангаа зүгээр жоохон баримжаа авцсан л байгаа л да. За энэ иймэрхүү юм ярьсан юм байна гэдэг. Би тэрэн дээр тооцооны хувьд би ч бас нэг бүтэн үзээгүй л дээ, зүгээр нэг хэсгийг үзээд. Гэхдээ саяхан тэр цензургүй яриагаар ярьж исэн тохиолдол биш шүү дээ. Өмнө зурагтаар ингээл гараад бас л яг нэг амар энэ хэвлэл мэдээллээр л дайм болж байгаа юм шиг л хоорондоо ингээл ээлжилж мэдээлэлээ гаргаал байдаг гэсэн. Мань хүн 5-7 тэр олборлтын тооцоон дээр л арай л нэг эвгүй юм хэлээд их шиг байна. Би тэрийг айгүй буруу гэж хараад байгаа байхгүй. Энэ хүн юу гэж хэлэх вэ гэхээр за яг жишээ авахтаа бол айгүй ингээ хэлбэрээр явах нь бол тэр бол асуудал биш. Окей. За нийт газар дор байгаа баялагын үнэлгээг гонготой тэрийг мөнгөн зах зээлийн үнээр нь үржүүлчихэж байгаа. За тэгэн гот нь за энэ чинь ингээд тэдэн 100 тэрбум долларын 200 ч илүү 300 тэрбум долларын баялаг газар дор байна. За энийг бүгдийг нь олборлож гаргая гэхэд бол нийт юу гэдгийг үнэлгээнийхээ 80% нь үйл ажиллагааны зардал гэдээ гараа явцсан бай. Хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал бүх юмнуудаа төлөөд 20% нь ингээд цэвэр ашигч үлдчихье гэж. За энэ 20%-ийн цэвэр ашигыг өнөөдөр та нийт Монгол улсын хүн амын тоод нь хуваагаад үзтээ гэдэг. За тэгвэл нөгөөх нь нэг 200 мянган долларын үр дүнгээ гараад ирж байгаа байхгүй. Нэг хүнд ногдох. Тий, нэг хүнд ногдох. Тэнгууртаа энэ 200 мянган доллар тэгснэ нөгөө ярьцлага авж байгаа хүнээс асууж байгаа байхгүй. Танаа гэр бүл хідэн үнэтэй гэдэг. Нөгөөх нь 4 билүү 5 гэл. За ингээл хүн болгонд 200 мянган доллар ногдлоо. Танаа гэр бүл ингээл саятан боллоо шүү дээ. Сая доллартай боллоо шүү дээ. Энэ их амар буруу юу болоод их шиг байна л да. Яг зүгээр ингэж 5-7-ыг яг тэр их хурлын дараа гарсны тэр тооцоонд ашиглагдсан одоо 5 тэрбум тонн нүрсэх ч юм уу те. Шууд яг өнөөдөр хитүүлээ. 5 тэрбумын шууд ганцхан өдрийн дотор ч юм уу ганцхан жилийн дотор. За боли 10 жилийн дотор тэгэл гаргаж зараал тэгэл хуваадаг бол би ч гэсэн одоо супер бизнес шүү дээ. Мань хүний талд очиж агсмаар байна. За юу. За хамгийн бүдүүлгээр бодоход энийг ухаж гаргаж зарж ингэж бүгдийг нь ухаж дуусгах гэсээр адил магадгүй 300 жил болох байх. Тийм үү? Тэгэхээр нөгөө 200 мянга 300 жилд ч юм уу. За боли 200 жилд. За боли 100 жилд. За 100 жилд хуваачих. Тэгэхээр 200 мянган доллар 100 хуваалаа. Ингээ 2 мянган доллар дээрээ. 2 мянган доллар л байгаа өстэй нэг жилд. Тийм үү өстэй. Тийм л байхгүй. Тэгээд ирээдүйд орж ирэх 300 жилийн дараа орж ирэх 2 мянган доллар чи өнөөдөр ямар үнэтэй вэ гэдгээ тооцоолох юм шүү дээ. Тэгээд ирэхлээр энэ нөгөө эдийн засгийн би одоо жишээл өнөөдрийн үнцийг гэж яриад байдаг юм чинь тэр концепц нь ингэж бууж байгаа. Би одоо чамаас жишээлхэд одоо 10 сая төгрөг өнөөдөр авъя. Тэ? Чи би чамд 300 жилийн дараа буцаач өгье. Чи надад өгөх үү? 100 жилийн дараа буцаач өгье. Тий. Өгөхгүй л байхгүй тий. Тэгэхээр зүгээр гих мэтчлэн зүгээр иймэрхүү логикуудыг нь бас давхар хэлж яахгүй бол зүгээр нөгөө хонин толгойд шилжүүлж хитрхи хэлбэршүүлж хүмүүсийн тархитлагаар тоглох бас жоохон буруу баг. За тэгээд яг хөө эн чинь бол одоо өнөөдөр ямар үнцэнтэй юм бэ гэдэг яриа байхгүй юу те.
100 жилийн дүнгээр нэг хүнд 200 мянган үнцэнтэй боловч яг өнөөдрийн үнцнэрээ нэг хүнд өнөөдрийн нэг хэд чинь те 5,000 долларын ч юм уу үнц нь бол байх нь байгаа л хэл та. Хямдруулсаар байгаа л. Тий хямдруулаад. Ер нь бол 20 жилээс цааших юмны хямдрал бол утгагүй болчихсон шүү дээ тий. Одоо орчин үеийн эдийн засгийн ухаанд чинь. Тийм биз. Тэгэхээр бид нар бол зүгээр реалны 20 жил дотор бид нар яг нэрээ юу хийж амжих вэ? За 20 жилийн боли өөдрөгөр бодъё Монгол улс нэг ойрын 10 жилдээ бол яг нэг ийм баялгаасаа хараат маягаар хөгжих бах. Тэрний дараа ирэх биш энэ ч одоо бид нар мунхаг байлаа гэхэд бидний үр хүүхдүүд ирэх биш нэг даанчтай тий. Нэг дэлхийн хинээс ч дор орохгүй сайхан залуучууд техник технологи энтриг нэг Монголд нутагшуулаад шинээр нээгээд ч юм хийх байлгүй дээ гэж бодвол зүгээр ойрын 10 юм 15 жилд маш ухаалгаар 5-7-оос аль болохыг хишгийг яаж авах вэ гэж харвал тэр бол миний бодлоор хамгийн юу байхгүй. Хамгийн зөв бодол юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Ер нь монголчуудыг би ингээл ажиглаад хахад өөр юмараа хөгжих юмсан л гэдэг их бодолтой улсууд юм билээ. Тэгэхээр миний бодлоор одоо монголчууд нэг 20 жил юм уу 30 жилийн дотор өөр юмараа хөгжих замаа олчих юм бол 5-7 нэг ач холбогдолтой байха болчих واخгүй. Оюутлага энэ ч гэсэн. Одоо энэ Канада, Австрали энэ төр гэдэг яг манайх шиг анх эхэлжсэн улсууд одоо ч гэсэн их уулуурхаа явж байгаа. Гэхдээ нийт улсынхаа эдийн засгийн хөдөлгчдийн юм дотор уулуурхаа нэгч тийм чухал бас биш л болчихж байгаа байхгүй тий. Багахан хувийг. Тийм бусад салбарууд нь аягүй гоё хөгжсөн. Тийм үед бол заавал нэг их хурлын дарга марга нь өөрөө ханцуу шамлж тэрлэг үүж орвол заавал өөрөө тийм тоомоо бодоод ард түмнийхээ өмнөөс бодоод тах нэг шаардлага болчихж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр тэргүй 20 дугаар асуудал болоо хөрчиж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр яг хөө бид нар нэг 20 жилийн дараа 5-7-ыг 20 дугаар асуудал болтол хөгжиё гэвэл тех гарааныхаа мөнгийг ойрын хэдэн жил их сайхан гаргаад 5-7-оос авчиж чадвал тэр чинь тэгэл болж байгаа асуудал шин. Би юу яаж исэн за байж. Нэг хүн л надад ярьж өгч исэн 2000 оны дундуурч байна уу сүүлэрч байна уу ардын намынхан за тухайн үед бас ардсан намынхан л бас байсан л ах л да. Ерөнхийдөө бол нэг хитийн төлөвийн ингээд хөгжлийн бодлого гэдэг нэг юм дүр зураг ингээд гаргаж исэн. Ойрын хугацаанд бол бид нар угаасаа мэдлэгийн эдийн засаг руу шилжинэ гэдэг бол 5 жилийн асуудал биш 20-30 жилийн асуудал. Нэгэнт л эдийн засаг хөгжинэ гэж байгаа бол бид нар өнөөдөр бол ганц давуу тал нь том давуу тал нь бол уулуурхаан салбар байна. Заягдмал давуу тал ашиглая тий. За тэрийг бол богино хугацаанд 5 болон 10 жилдээ бид нар угаасаа л олборлож чадахгүй, ухаж чадахгүй юм чинь чаддаг хүмүүсүүдээр нь хуулаад, мөнгөний оруулаад, тэнцэн нь ажиллаад за 10 жилийн дараа гэхэд бол худлаа өнжигсэн том машин механизм техник эднэрийг удирдаад эсвэл уурхааг удирдаад явах чадвартай боловсон хүчин болоод ирнэ. За тэр хүмүүс чинь ингээл хүрээгээ тэлэл баг зэрэг мөнгөтэй болно. Дараагийнхаа үегээл хүүхдүүдийнхээ боловсрал дээр мөнгө төгрөгөө зарцуулна гэл энэ хүмүүсүүдийн хүүхдүүдийнхэн боловсролын зөвхөн уулуурхаа дээр биш ондоо салбарууд дээр ингээд байж ах хэрэгтэй гэд буюу ерөнхийд нь том дүр зургаар ингээд хараад үзэхэд бол 30 жилийн дараа гэхэд бол Монголын эдийн засаг бүх юм ингээд сайхнараа явах юм бол 30 жилийн дараа арай нэг жоохон сервис эдийн засаг гэж нэрлэдэг шүү дээ. Сервис сектор үнэлсэн, мэдлэгт үнэлсэн, гадных нь Монгол руу хурж ирээд боловсон хүчин хайгаад гадагшаага авч явдаг. Тийм нэг юм ярьж исэн. Би тэгэхээр таны түрүүн ярьжсэн 5 жил эднэр бол яг зүгээр нэг ярианых нь нэг юу л байх л да. Миний бодлоор бол 20-30 жил байгаа юм шиг л харагдаад байгаа. Тийм хэмжээндээ хүрэхэд. Гэтэ мэдгүй л дээ. Том суур асуудал шүү дээ энэ тий. Яг та бүхэн зүгээр эднөөхөндөө ярьж байгаа ингээд шийдчихдэг юм биш тэгэл. Ер нь бол 2010-11 оны үед биш дээ. Баргийн дундаж аав ээж нар хүүхдээ нэг уул уурхай мэрэгчлэлтэй болгочих юмсан, уурхай руу оруулчих юмсан гэдэг сонирхол их л ажиглагддаг байсан. Зүгээр одоо тэгэл дахиад нэг 10 жилийн дараа ч юм уу дахиад бүх монголчуудын мөрөөдөл тийм байвал гонхтэл واخгүй тий. Яг л бусад улсууд байдаг шиг нэг
20 хүүхдийн нэг ч юм уу уурхай ч болох мөрөөдөлтэй байхад 19 нь шал өөр одоо сансар өгтөргөө мэрэгчлэн төр мөрөөддөг тийм улс байвал гоё байхгүй. Тийм ээ. Тэр утгаар нь үнэхээр одоо ойрын хэдэн жилиг бол уул уурхайг их сайн ашиглаад тэгэл нэг тийм хөгжлийн дараагийн гишгүүр төр гараад ирвэл сайхан л байл. Би дараагийнхан нэг асуулт байсан. Эрдэнэттэй энэ холбоотой. Саяхан баахан тэгэл одоо нөгөө Эрдэнэтийн 8 ангиал лөөрөөсөн хураахсдайсан хураах хэсгүй байсан гэл ийм хэрүүл болоод ингээ яваад идэг. Яг голд нь болвол миний сонирхоод байгаа юм болохоор Эрдэнэтийн нөөцийн талаар та хэрэг мэдлэгтэй байна, мэдээлэлтэй байна. Эрдэнэт гэдэг уурхай цаашдаа хэдэн жил ажиллах боломжтой байна. Үнэхээр тийм одоо 4-500 сая долларын хэмжээний одоо тэр бол нэг үнэлгээ тогтоосон байгаа шүү дээ. 4-500 сая долларын үнэлгээтэй тийм компани байж чадах уу? Цаашдаа ингээд ийм урт хугацаанд нөөц нь ер нь бол уурхайн хувьд бол нөөц нь боломжтой байгаа мó ийм том зодон хийгээд авах шаардлага байна уу гэж л асууж байгаа юм. Эрдэнэт ер нь цаашдаа бүр гутранг муугаар бодвол нэг 10-аас 15 жил ажиллаж байгаа. Өдрөгөр бодвол нэг 30-40 жил ажиллаж байгаа гэж л бодож байгаа. Одоо газар дээр байгаа юмар нь ер нь бол талаасаа жоохон өнгөрөөл явж байна л да. Насаараа бол. Тэгээд Эрдэнэтийн эргэн тойронд бол яг айгүй сонин асуудлууд зөндөл байгаа. Энд ч одоо Монголын 3 дахь том хот дэрэгт нь байж гин тэ. Энэ хот ч өөрөө яг эдийн засаг нь бол бараг 90%, 88-аас 92% Эрдэнэт үйлдвэрийн өгдөг татвар янз бүрийн юмнаас шууд хамааралтай. Шууд бусаар бодох юм бол одоо тэгээд 95-6% ч юм уу 97% ч юм уу Эрдэнэт үйлдвэрээс хамааралтай. Зөвхөн тэр хаваар амьдарч байгаа улсуудын хувьд. Тэгэхээр ийм эмийг бас анхаарахгүй явж итэл 20 жилийн дараа ч юм уу гинт зогсчул бас нэлээ эвгүй. Тэ? Манай улсын хувьд бол бас нэлээд ач холбогдолтой үйлдвэр улсын төсөвт өгдөг мөнгө талаас нь ч тэр одоо тэгэл хэрэгэлдэг цахилгаан гихтэл одоо манай энэ хоттойгоо 4-р цахилгаан станцыг цахилгаан үйлдвэрлэлд зарж байгаа мөнгөний бас тодорхой хувь нь Эрдэнэтээс орж ирж байгаа шүү дээ. Гэх мэтчлэн ингээл бодвол их нөлөөтэй хөтлийн зэмжхон үйлдвэр төр дархны төмрийн үйлдвэрээс өсвөлээд зөндөө олон үйлдвэрүүд Эрдэнэт рүү бүтээгдэхүүнийг нийлүүлж бас амьдарч яадаг их бага хэмжээгээр тий. Ийм юм байгаа гэл ингээл янз янзаар бодох юм бол Эрдэнэт өөрөө анхаарахгүй байж болохгүй. Эрдэнэт бол бас нэг зүгээр нэг уурхай гэдэг өнцгөр харах бас болохгүй болчихдог. Төрийн өмчт компани тэгээд яг уурхайн бизнес хийдэг. Тэгэхдээ нийгмийн аягүй том ачаа их сонин нийгэмд их сонин оролтойгоор явж ирсэн компани тухай асуудал болчиход байгаа юм. Тэ. Тэгээ тэрийг зүгээр би бол Оросууд 49% байгаад л байсан бол бид нар энэ олон асуудлыг шийдэхэд хэцүү болох байсан. Одоо монголчууд дотроо ороод ирэхэд бол энэ асуудал руу нэг одоо сайн ч бай муу ч бай одоо монгол хүн чинь бол монгол хүн л гэдэг аахгүй тий. Их орныхын асуудал хэрэгжиж шин. Эрдэнэтэд хамаатангүй хүн гэж л байхгүй тий. Найз нөхөдгүй хүн гэж байхгүй тий. Эрдэнэтэд очиж үзээгүй монгол хүн болоод тэргүүл бас цөөхөн л баг. Тэр утгаараа одоо энэ асуудал би юу л яахтай 3-4 жил нэг Эрдэнэт тэр нэг жоохон ингэсэн дэвлээ хэлцэж нэг жоохон бичгнэх байх. Тэгээ нэг бол одоогийн байгаагаараа бөөн бүжгэн жүжигч одоогийн байгаагаараа үлдэнэ. Нэг бол улс хурааж аваад тэгээд хурааж авах юм бол одоо зүгээр авчаад 100% төрөмжт компани байлгыг гэвэл нийгэм хүлээн зөвшөөрөхгүй л тий. Тэгээд тэр их хурлын даргын ярьж байгаа интерес харах юм бол тэгээд нэг
хөрөнгөний биржээр хувьцааг нь гаргаад ч юм уу ингээд явах ч юм уу ямар нэгэн шийдэл гаргах байх. Бас тэгээ явчвал бас зарим талаар энэ хөрөнгөний зах зээлийн хөгжил энэ уулуурхайн төрөмжт компаниудын засаглалын энтерт бас нэлээ сайн үр дагавар бас гарах юм. Тэр мэрийгэ бодож байгаад би бол зүгээр яхав за нэг 2-3 жил бужигнах байх. Гэхдээ яаж ч бужигнсан гэсэн тэр тоосон намтсны дараа эргээ харахад бол энэ бол Монголд их л зөв юм болчлоо. Тэгээд дараа нь хүмүүс бол ухаалгаар ер нь энэ үлдчихэж байгаа чиний асуугаад байгаа тэр нас тэгээд энэ талуудын гаргаж авах ашиг дээр нь тэр Монголын нийгэм болон тэр эрдэнэт орчмын ард түмний асуудал энтрийг бас алсаас нь зөв харж эхлэх энтер гэдэг ингээд нэг анхаарч эхэлнэ. Гэхдээ тэр бол энэ зодон цохон намтсны дараах л асуудал л та. Зааш төхөрлөө. Та хоёрын цаг бас жоохон дуусах талдаа орж явах шиг байна. Сонсогчд маань ерөөхдөө айгүй хэлбэрээр уулуурхаа процесс агасаа явуулт явах нь ямар шох юм байдгийг хүн болгон очиж зүгээр ингээл бараг л хурж жототойгоор очиж олборлол өөртөө олборлож боломжтой юм шиг л яриад байдаг. Яг үүндээ бол том хэмжээний ордыг олборлоход бол айгүй их том олон талуудын оролцоо байх шаардлагатай байдаг. Зөвхөн олборлдог нөхдөөд биш тэндээс санхүүжүүлдэг, дэд бүтцийн нийлүүлдэг, бүтээгдэхүүний нийлүүлдэг гэл амар том цагцаар нарах юм бол айгүй том үйл ажиллагаа байдаг гэдэг ийм нэг ойлголтыг өгөх гэж оролцсон та бүхэн ойлгосон байх гэж найдаж байна. Тий, хитрхи хэлбэрчилж ярих гад бүр хитрхи амар юм шиг санагдуулсан бол ер нь бол уулуурхай тийм амар тоглоом биш те. Бизнес нь өөрөө нүсэр том бизнес байдаг. Техник технологийн талаас нь нэлээд явдалтай. Ер нь л том бизнес иргэдэг, хөрөнгө мөнгөнд том иргэдэг, улс төрийн нөлөө ихтэй, ард түмний зүгээс хардаг бас хараа анхаарал ихтэй гэх мэтлээ ингээд ер нь бол өөрөө их тийм том тоглоом тий. Их мэргэжлийн төвшөнд яриач гэвэл би бас одоо мэргэжлийн нэр томьёо энэ төр хэрэглээд амар хэдрийтэй болгоо ярьж чадна. Тэрийг ондоо зэрэг бас надад бол сонирхолтой л байна. Тэгээд ингээд яриад сонсолцоод сураад явхад бол их зүгээр юм шиг санагдаад байгаа. Ер нь гэтээ 2010 оноос 8 оноос хойш ингээд хараад байхад бол бид нэр яг ингээд нийгмээрээ гэдэг нэг тодорхой хувь нь бол амар уулуурхаа гэдэг чинь бол мангар ашигтай бизнес байна. Бараг хүн болгон л уулуурхаараа лиценз хэм болгон л барайл явж идэг юу ч байгаа нь мэдэгдэхгүй. Бүгдээрээ л бараг олборлож чадах юм шиг ухааны юм л яригдчихсэн боловч яг өнөөдрийн хэмжээнд харахад бол бидний яг сурсан юм гэх юм бол уулуурхаа гэдэг юм чинь бол та хоёрын жижиг одоо бид нэр яг хийж сураагүй юм байна л гэдгээл би амар сайн сурсан юм болов гэж бодоод байгаа. Ер нь бол тим хэмжээнд төвшөнд хүрэхийн тулд бол бас л цаг хугацаа шаардлагатай юм байна. Үндэсний тим том компаниуд гарч ирнэ гэдэг бол бас л хугацаа шаарддаг болов гэж бодож байгаа. Олимпос нэг алт авахын Даниэл Алан болно шүү дээ. Харин тий. Гэхдээ яг тэгэл хувь заяан тавилан одоо ийм л юм чин заяагнал тэр баялагтайгаа ингээл нэг хэсэгтэл зуралдаал явах юм чин сайндаш мондаш хүмүүс ингээд суралцаад явах болов гэж л яаж байна. Хамгийн гол нь алсын хараатай хитийн төлөвөө зөв харж байгаа, зөв үедээ зөв шийдвэр гаргасан гаргах болов гэж л найдах юм да. За баярлалаа. За баярлалаа.